За сайн байцгаана уу өрхөмд үзэгчдээ Star TV учиртай урилга нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн учиртай урилга нэвтрүүлгийн ээлжид сайхан урилгыг хүлээн авсан. За миний эрхэм найз, хархамбагийн минь найз, нэг ангийн минь найз. За Уйтэнгийн одоо ийм сайхан жүжигчин. За Өрөнгөн аймгийн нарийн тэл сумын Харьяат Монгол улсын гавьяа жүжигчин Гууханы Батбаатар найзгаа өрн заллаа. Баярлалаа. За өвлжөө тарган тавтаа сайхан өө тавдаг сайхан хаваа. Бүхэн цолцол болж байгаа найз нэг мэддэг учраас хамаагүй явж байгаа гэсэн. Бусдаар бол өөр хүнийг ингэ цолод гонч чадахгүй шүү дээ. Тийм ээ. Ингэ цоллуулж үзег юм байна гэсэн. Далаад энэ даяар дурсагдах гэдэг шиг л явж байгаа үгүй. Тийм ээ. За өвлжөө тарган тавтаа ажил тавдаг сайхан. Одоо энэ өнөөдөр ч мараа шинэ нэг хаврын дэргүүн сарын шинэ нэг шахав очиж байгаа юм байна. Тийм байна. Нөгөө нэг шар зурхаагаараа болвол тэгэхээр ч одоо хаварж гэнэ хөдөө өвлж гэнэ хөдөө. Золгоог болохоор одоо тэгэл өвлж гэнэ хөө. Одоо тэгэл золголт эхлэхээр хаврын дэргүүн сарын шинэ нэгэн гэхээр тарган цагаа хаварж гэнэ гэж явах. Өнөө их шааж төрн тавдаг сайхан. Тавтай сайхан байна. Ингээл Star TV-тэйгээ учиртай урилгатайгаа хамгийн олон түмэн сонсгоцох учиртай юм юу вэ гэж хүмүүрэл байж. Одоо миний өгсөнд учиртай юу вэ? Надад гайхаад энэ яа надад учиртай байхгүй тийм. Ямар учир гаргад юм бол гэж тал. Их үедээ гэж бодоол байна. За тэгэхээр би мэдээж би бол одоо эрхэм антайгаа найзаагаа бол ястай болон булчирхыг тоолно гэдэг шиг өстой түүхийг мэдэх учраас надад бол одоо мэдэхгүй юм байхгүй болохоор намайг суулгаж байгаа чи яриад би яриад баг чи асуумаар ч. Тэгэхээр миний мэддэг шиг одоо нэгсэндөө гавьяачин Батбаатар гэдэг хүнийг бас мэдэхгүй юм манай үзэгчдэн бол олон байгаа. Тэгэхээр Батбаатар гэдэг хүнийг үзэгчдэндээ танилцуулахын тулд одоо би бол асуух ёстой. Тийм учраас багийнаас хамгийн ихний асуултыг одоо мэдээж миний одоо журам ёсоор одоо аав ээжийн хэддүгээр хүүхдөө аав ээж ямар ажил хийж байв. За айлын хэддүгээр хүүхдөө аль сургууль төгсөв гэдэг одоо ийм ярианаас эхлэе гэж бодож байна гэж. За би ч одоо Өрөнгөн аймагт 65 онд төрсөн. Ээж маань амарч газар ажиллаж байсан. Аав маань бол тэр үз Өрөнгөн аймгийн соёлын төв театрт ажиллаж ирсэн. Тэгээд 68 онд Улаанбаатар хотод орж ирсэн. Ээжээ автагаа. Би одоо айлын 8-ын хамгийн хотгон. Дээр 3 ахтай 4 эгчтэй. Тэг хамгийн хотгон. Тэгээд одоо 8 дугаар сургууль гэж байсан. Одоо баг сургууль тэндээс та гараагаа эхэлж. 3 настай орж ирсэн үү гэдэг. Би 3 настай хотод орж ирсэн. Нарийн тэлээс. За. Тэгээд одоо амьдрал маань үргэлжилсээр л байна да. Тэр нь бол миний юу яавал яадаг гэж. Надаас учир зүг гаргаж яасан дөрөв сайхан үе үедээ хамтарч ажиллаж байсан нөхөд, найз нөхөд, сургуулийн, театрын ахмадууд одоо ингэж тэднийг л ярьж ивэл зүгээр. Намайг одоо нэг айтар ярих гэж. Багт ярих юм их үе гэдэг шиг. За багийн чи одоо мэдээж улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид орохоос өмнө улсын хүүхэд залуучдын театрт ажиллаж байсан. Тий. Одоо тий. Тэгээ 83 онд 10 төгсөөд хүүхэд залуучдын театрт орсон. Хүүхэд залуучдын театрт орохдоо яг нь дорцсон бөөгшин бичгтэйгээр очив.
лаасруу найруулагч дээр. Тэгээд тэнд ч одоо очир утгаваа. Одоо манай Дорцонбуу багшийн гэргээ байсан Соломон ихч, Цээ Төмөрбаатар, Жанчив, Батүлзях, Дашхүү, Сүхвийг ах гэл одоо тэг жинхэнэ л одоо таврууд байсан та. Тэгсэн. Тэгээд тэдний чинь л одоо дэрэгдэн очсноор л одоо миний урлагийн амьдралын хоолноос амсах энэ урлаг соёлоор хооллохтой амьдралын минь эхлэл тавигдчихсэн. Хүүхэд залуучуудын театрт хэдэн онд орсон бэ? 83 онд. 83 онд ороод 2 жил ажилласан. 2 жил дагалдаагаар ажилласан. Дагалдаагаар ажилласан. Тэр үед чинь дагалдан чинь голоороо элдв янз юм өгөхгүй. Тэгээд горилго бол айгүй ихтэй. Ер болон гол дүр тоглохгүй. Островскийн Болдерхин атагцны одоо Сүхвэгийнхэн үгийг одоо бүгдээр ингээл чэйжлсэн. Одоо үг нь бараг одоо санаанаас гарахгүй шахууд чийжэнд орцсон. Ер нь өвдөрч цаанаа тий ямар нэгэн шалтгаан гараад тоглохгүй бол би гарчихсан. Ер нь тийм л байдаг шүү дээ. Гिचэрлээ явж илээ тий. Тэгээ бид нар ч гэсэн тэгэл оюутан байхад чинь драмын театр дээр очиод багш ингээд жүжиг зохиод ингээд хулгаагаар үзэл бүгүгийн чийжилсэн л явж идэг. Харин тий. Тийм л байсан. Тэгээд улсын багшийн театруудын кино драма ингээд хүүхэд залуусын театраас одоо доржоо багш л одоо. Тийм тэгэл одоо 85 онд одоо ангийнхаа нөхдүүдтэй хөл нийлж алхаж эхэлсэн дээр одоо тэн дээр ч одоо манай ангийн чинь одоо за золбоот тэгээд алтан гэрэлт тий алтан гэрэлт тэгээд хэн их туул одон чимэг цаадал тэгэл манай ангийн шанс нараа мараа одоо энэ тодхүү өвсөн театрт байгаа эрттэй үлгийн театрт байгаа гэл энэ олон залуучууд тэнд анх удаа нэг ангид хоромжуулж эхэлсэн байгаа тий. Тэгсэн юм аа. Тэгээд бас хамгийн гол нь бас ангийн даргын үйл ажиллагааг ер нь хэдэн жил байсан ба. Ангийн дарга чинь нэгдүгээр ангийн даргаас өмнө би одоо ангийнхнаа жоохон сонирхолтой талын оногоо меногоо тиймэрхүү юмнууд нь яригад зүгээр өгөх гэж бодоод. Тэгээд бүгдээрээ уран чадрын шалгалтанд тэнцээд одоо ерөнхийдөө уран чадвараар орсон залуучууд. Тэгээд эхний семестрт энэ Орос хэлний зочиод авсан чинь ангиараа ундыг. За бүгдээр унсан тий. Тэгсэн. Тэгээд яаж одоо Орос хэлдээ сайн болох уу гэж хэдүүлээс үзсэн дээ. Тийм ээ. Тэгсэн. Шийдэнгийн бүрхүүл дотор ингээд цаасан дотор ингээд бичээд шипи бичсэн. Шалан дээр хэдийг бичсэн. Багшийн чирээний хажуудалд бичсэн. Тэгээд гар дээрээ бас бичсэн. Багшийн нуруунд дээр бас. Багшийн сандлын ардад нуруунд дээр нь бас. Тэгээд босоод дээшээ нэг хараад, доошоо нэг хараад, хажуудсан гараа нэг хараад. Янз бүр болоод бүгдээрээ нөө текст хийсэн амар уншдаг болохгүй юу? Амар ярьдаг болсон. Тэгсэн чинь нөө багш чинь сэжиг аваад тойрчих юм. Яасан мундаг болчих. Яасан мундаг болчих та нар. Яаж яриад энэ танаа гээл. Тэгээ баригдчихсан. Тий. Тэгээд манай хин цаад нэг өдөр гараад нэг текстэнд асуугдчих. Наанаас нь би ингээл на развити гэсэн чинь нааш нэг норж байсан. На развити гэсэн чинь норж байсан. Тэгсэн чинь манай ананд яла. Даки чинь одоо тэр нэг яг хардлын Данченко гэдэг сэдв ярьж. Данченко гэж байгаа юу гэдэг бас нэг бодлоо. Данченко гэдэг сэдв ярьж байгаа багш хүн уулзгээд төр гарах хооронд өөрийнх нь нэр дээр дүн тавьсан чинь Данченко гэдэг нь яг тэр ярьжсэн текстэн дээр онц тавьчихсан. Баригдал. Янз янз ангаанууд их байдаг байсан. Тэгээд багшийн дэдэд байх залуу байхад одоо яг 10 жилийн гэхээсээ оюутны амьдрал бол маш их үлдэцтэй тийм онжлууд байдаг гэж би боддог шүү дээ. Тэгээд одоо хоёулаа төгс боллоо. Хоёулаа ангиараа төгс боллоо. Тэгээд бид хоёр өөрөө дунд говийн театрт хуваарлагдаа тийм ээ. Хоёулаа тэр үе чи соёлын яамнаас шууд хуваараа өгдөг гэсэн юм чинь. Тэгэл дунд говийн театр руу хоёулаа явахаар болол үйсэн. Тэгээд ашиггүй манай Армийн драмын театрт тунгаагч маань бид тэрийг авч хотод шингээж. Тэгээд одоо Армийн драмын театрт одоо Сэдэд байгаа одоо Чимэд багш тоглодог. Ламхүү бах, Баатар хүү бах,
Чамин чулуу Ямын зэг мэдгүй. Ямын зэг мэдваа. Өргөдлөгөө дуурсанжаагаа гэж. Өө тэгээд тэр ахмадуудтай чинь одоо. Тэгээд бид хоёр чинь үндсэндээ манай театр чинь яг бас үндсэндээ бас баригдаж яагаагүй. Тэр чинь нэг соёлын төвийг хоёр хэдүүлээ театр болгож соёмжуулгыг театр болгож ажиллаж сайхан театр болгоод улс төрийн суулт хүртэл хийж илэн шүү дээ. тий одоо тэгэхэд ч яг жинхэнэ одоо энэ ардчлал гэдэг чинь яг гарч ирсэн тий. эхэлж ирсэн. Битүүн өдөр ажил дээр бид нар чинь идэж ажиллаа хийж ирсэн шүү тий. Усаар өлсгөлүүлсэн биш тий. Идээд ажиллаа хийж ирсэн. Хоол зөөгөө идээд ажил хийлт зарлаа тий. Одоо багаас манай багийн бол ерөнхийдөө гарын дүү гэдэг бол өнөндөө бол одоо хүн бол нэг хоёр дахь нэг авьяас гэж байдаг. Би бол найзаагаа боддгийг гарын дүү гэдэг бол унаа баг гэдэг бол толцсон хүн. Одоо би ч гэсэн бас хамт одоо битэр одоо бас тарганы айсаар малгай хийж, үнэгэн зах хийж, битэрийн хөгтөө явуулдаг бол ингээ ярих юм бол замбраагүй юм байд. Энийг гарын дүүг ер нь одоо би бол мэднэ. Одоо үржсэн бол мэдэхгүй. Ер нь гарын дүүг ер нь хэдэн наснаас ер нь ийм эвтэйхэн одоо юм оёхч байдаг юм уу ер нь хэдэн наснаас орсон байгаа юу? Ээж маань өөрөө их Монгол хувцас их ойдог байсан. Тэгээд ээжийг хараад босгот нь хаяа юуг нэргүүлээ зүгийн зөвлөж өгөөл машины нэргүүлэл ганц хоёр юм дээр нь туслаж байгаа. Тэгээд тийм дөрвтэй болсон юм билээ. Ганцлаг машин хэрэгүүлээл. Тий. Тэгээд нэг дэрүүд чинь нэг хүүхдүүд 10 жилийн хувцсыг дандаа дэглэж өмсдөг. Тэгэл өөрөө дэглэн штэ өвдгөр нь тариал гурулж үсгээл доошо терапиз болгоод энүүгээрээ тайлтай болгоод штэ. Янз янз болгоод тэгэл өмсдөг байсан 10 жил захад. Тэрнээс л одоо эхэлсэн юм болов. Бид хоёрын хамтарч яриа болоо зөндөө байгаа дөө. Хоёлаа үнэгэн юу гэж. За тэрнээс өмнө хоёлаа нэг юу яасан юм аа. Арьсанд явдаг тий. Арьсан дунд хоёр танай нутг руу. Тэгээ хоёлаа эхлээд ямааны арьс аавна гэж очсон чинь юу ямааны арьс маань олдгоо байгаад ямар ч хамаагүй байтны арьсад байгаад авна гэдэг ойлцаар чинь үнэх ярс маруу гэжтэй. Заруу өхөр адуу гэжтэй. Ямар ч байхгүй юу. Тэгээд хурж ирээд нөгөөдхийгээ зарах гэсэн чинь ямааны арьсыг нойдноор навна гэдэг байхгүй. Би тэрийг хатцсан. Хатваа. Тэгэнгүүт нь хоёлаа тэр чинь 8-8-ийн 5 ихэл юм байна. Тэр үед нь хоёулаа зүрж аваа гаргаад нөгөөдхийг норгоод шинтүрхэд цавтааны цус түрхээ. Тэрээс арьс авчиж суулсууд бол хоёр хогл гэж юм байна. Тэгээ тэрүүгээр өмнөний югаар нь малгай хийгээд балтаны зах хийгээд тэгээд хоёулаа зараад ямар ч байсан шархаа нөхөл явж исэн тийм ээ. Тэр үед ч тэгээд хоёр шинэ гутал авч юмсаад тийм театр гэдэг чинь бас хэцүү дээ. Зах зээлийн үе чинь орж ирээд тэгээд дэлдийн 8 хийх гээд хоёлаа чинь бас зүгтаа ирээ бэж явнаа. Тэгээд нэг хүнтэй юмнууд авчираад энэ ч зарах гэхээр нөгөөдөл нь авахгүй. Энэ хүннээсээ өндөр үнээр авчихсан. Тэгээд нэг хэсэг 8 хийх гэж үзээ тэгээд 8 бол ерөөсөө сохидгүй байна гэд. Буцаа театр руу гарсан то театр кино руугаа тийм ээ. Тэрнээсээ салсангүй те. Рестор ажил өөр тийшээ иргэсэнгүй те. Багийн одоо хамгийн анхны гэдэг их замын тоос. Дүүхүү маань гоё доо. За чулуу ах болол доо. Бас хүнжээ. Манай дүүс нэр ийм шүү. Тийм үү. Их замын тоос шууд Хөвгөт залуучдын театрт оролцсон те. Би Хөвгөт залуучдын театрт ажиллаад 1 жил болж исэн. Тэнд одоо тийм таарах, тохиох, хороо ер нь ямар аз учирлаар тэнд одоо тэнд чинь бол одоо бас дүр тохирно гэдэг бол бидний хувьд бол тэнгэрийн өмдөг шиг байсан юм шүү дээ. Ямар тохиолдолд тэр их замын тоос кино тоглох болов. Тэр Сэлэнсүрийн найруулагч хийсэн кино шүү дээ. Тий. Тэгээд тэр кино үйлдвэрийн павильонд нэг жил 130 машин оруулчихсан. Тэгээд тэр зохиолын хэсгээс парап хийчихсэн. Олон хүн парап хийчихсэн. Янз янз л бас байсан. Би анхны одоо парап гэдгийг мэдчихгүй шахал очиж исэн юм чинь. Тэгээ яхаа өөрийнхөө санаа хэлээд нэг иймэрхүү байдлаар ярил болох уу тэргээл орж исэн. Тэгээд ороод тэгээ чимээ тасарцсан баг 7-8 сар болсон баг. Парап хийсний дараа юу? Тий. Тэгээд ер нь бол
үгүй юм байна. Хийх тэгэж бодсон юм уу эсвэл би тоглохоос бодсон юм уу гэдэг нь. Ямар нэг хэмжээгээр үгүй л болж тээ. Үгүй л болж тээ гэж бодсон. Тэгсэн нэг өдөр дууссан. Тэгэл одоо энэ цогоох шагдарж явгаа хөрлөөх. Тий. Тэгээ энэ хэдтэй чи одоо нэг их замын тоос гэдэг кинод ч аваргуудтай явж. Бид нар чинь тэгээд ийш натурт санзаа гараад ийш завхан тэгэл одоо халахын нэг алдартай уулус тэр даваагүй нүдэ чинь хамтдаа давж ирлээ шүү дээ. Тэгээд нийт чинь нэг амралтын хоёр сайхан ингээл моошиг тоглоод суучихна. Тэгээд би үеийнхэнтэйгээ тоглоод аваа хитэн хэрэгтэй болоод нөгөөдөл дээр зарчна. Тэгээд нөгөөдөл дээр авааш хамж авааш өгчээд өөрийнхөө үеийнхний мөнгийг хамгаал дээш нь аваач аваргуулж өгчөөл. Тэгэл явдаг байлаа. Тэгэж анхныхаа кинон тоглож ийсэн. Юун дээр Чоо улсын тоглогч мандах нарны тоё тоглогч чинь бас театрт байсан уу? Тий. Тийм шүү дээ. Тэгээ ер нь хоёр багшин дээр орохоос өмнө хоёр кинонд одоо орцсон байдаг л байгаа гэж тийм. Тэгсэн. Бид нар шүтэл. Тий. Кинонд тоглосон мондөг жүжигчтэй нэг ангид орсон гэж шүтэл. Энэ хайдаж хажуудаас кино тоглочихсон. Тий. Энэ амар жүжигчин болсон хүн шүү дээ. Хөдөөнөөс ирсэн хэдэн галтар юмнууд Чоо улсын тоглосон хүн шүү дээ. Наадсан мандах нарны тоё. Их замын тоос тоглосон хүн шүү дээ. За эдгээр энэ хүмүүс жүжигч юм аа. Хэдүүлээ яаж жүжигчин болох вэ гэж. Тиймэрхүү үе байсан шүү дээ, тий. За он гар сарваа гэдэг шинэ уран бүтээл ямар бүтээлд оролцож байна. За одоо тэгээд он гар сар 2 3 кино контентэнд орлоо. Одоо бол нэг гол орой залуу одоо дандаа чи залуучуудын тухай хайр сэтгэлийн тухай кино хийж байхдаа бидний хайр сэтгэл тоглоно гэж юу вэ? Тэгэл аав эсвэл хурандаа өвөө одоо батлан хамгаалах цагтаагийн онцгой байдлын бүх хурандаад л явуулаа шүү дээ. Тэглээ шүү дээ. Одоо яг хурандаагийн цаг гэдэг нь хурандаа билд орчвол солны хэмжээ тийм болцсон байлгүй тийм. Одоо кино урлагийн биш ээ. Аль сургууль лээ багшилж байгаа чи. Зохиомж дээд сургууль дээр одоо ер нь бол кино урлагийн дээд сургууль хамгийн анх одоо өргөжсөн кино урлагийн дээд сургуульд багшилсан тийм. Тэнд хэдэн курс төгсглөө. Ерөөс нэг л курс төгссөн. Нэг хоёр дугаар курсээ авч явж байгаад тэгээд нэг шалтгаанаас болоод багшлахгүй нөгөө сургуультай багшлахгүй болоод тэгээ гараа явцсан. Нэг хүүхдүүд маань тааны газар багшлах бид нэр очимоор байна. Танаас олохгүй. Тэгээд нөөдөлийг аваад харцаг руу очиод харцаг төгсгсөн. Тэгээд Наднангаас хойш зохиомжтой сургуульд бас нэг 2 курстэй, нэг 2 дугаар курстэй одоо явж байна. Нөгөөх нь хоёр юм уу? Тий. Одоо хоёулынгийнх нь ангид даасан багш юм уу? Тий, ангид даасан багш. Оо зөө. Тэгээ хүүхэд ерөнхийдөө цөөтэй. Тэгээ нэг 7-8 хүүхэдтэй. Тэгээд цөөхөн байх чинь нэг талдаа зүгээр нөгөө талдаа бас 2 курс аваад явахдаа зэрэг нэгнийх нь ажилд оролцуулаад бас ингээд хоёр ингээд хамтарч явахаар бас их зүгээр юм шиг байгаа. Тэгж одоо явж байна. Яг ямар ч юмсаа одоо нэг 2 курс төгсөж таарах баг. Ер нь багш нэг гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Тэгэл заавал хажууд нь байхгүй бол болдгоо. Хэцүү ажил. Чи багшлаач. Би чадахгүй хөө. Одоо тэгээд энэ одоо тэгээд 7-8 хүүхдтэй анги одоо төгслөө 2 дугаар курс одоо төгслөө гэж бодоход бас л одоо дипломын жижиг бол одоо 1-2 жижигээр хамгаалж байна. Тийм. Манайс ч одоо 3 дугаар курсээс эхлүүлээд юутай нэг киноны уран бүтээл. За нэг тийм киноны уран бүтээл хийгээд өгч байгаа давхар тий. Тийм давхар тиймэрхүү. Юутай одоо бол зүгээр 2 дугаар курс бол юун дээр л явж байна. Одоо сонгодог уран зохиолын сонгодог жүжигийн хэсгүүдээс өдрөг ажиллаад явж байна. За би бол одоо багийнхаараа ганц бахархаж явдаг юм юу гэдэг. Тэр Айрман драмын театрт Монгол улсын гавьяа Тунгай агцын одоо удирдлагын доор бид тэр одоо урилгаар театрт очиж ажиллаж байсан. Маш олон жүжигийн 20 гаруй жүжигийн голваа туслах төр тоглосон. За тэнд бол алт үеийн маш олон одоо сайхан буурлууд жүжигчид байсан. Тэнд дотроо одоо Эренчингийн эцсийн шийд гэдэг одоо ийм том жүжигэнд одоо багийг Богдхан тоглосон байдаг. Тэгээ ингээ Богдхан тоглоход одоо Нямын Цэгмэдгой гэдэг хүн бол одоо Монгол улсын богд шүү дээ. Тэгээ одоо үзэгчдэн бол алтан үеийн кино үзсэн хүн бол Нямын Цэгмэдгой гэдэг хүн бол яалч явахгүй Богдхан гэдэг.
Тэгээ одоо миний нүдэн дээр Нямын багш одоо дараагийн одоо богд хааныг одоо бийж өөртөө одоо энэ театр дотор зарлаж одоо энэхүү хувцсыг бийж хамт гардуулж өгөө гэдээ баг өгч ирсэн. Тэгээ тэр тухай нэг жоохон ярих уу. Тэр их гоё сэтгэлтэй. Чи Монгол турхт анхдуур наадам болж исэн баха. Эцсийн шийд буюу богд хаанд Монгол улс гэж бичиг 90 зохиол түүх судлаач 90 зохиол. Тэгээд тэрэн дээр Нямын багш үтээр богд дээр би дублерээр ажиллаад. Тэгээд ер нь босоод тайсан дээр гараад явж исэн Нямын багш ерөнхийдөө явахгүй нэ. Би барахгүй нэ. Би өндөрч настай гэсэн тийм. Өндөрч настай. Барахгүй нэ нөхөө. Энийг чи хийгээд. Тэгээ бэлтгэж чинь би чинь 24-тэй гэсэн баг. 24-тэй. Богд чинь одоо үндсэндээ бол 45 6 настай орчим байсан насны орчим байсан үеийн юм шиг байгаа. Тэгээд Нямын багш өөрөө хэлж ирсэн. Би бол богд хаанд маш олон богдод тоглосон. Гэхдээ миний бодож исэн богд бол ондоо байсан. Тухайн нийгмийн захиалгаар одоо сохор богд, Дэмбүүтэй богд те богд хаан бол одоо төвдгийн юу одоо дандаа муу талаас гаргуулж гэсэн. Буруу талаас нь гардаг байсан. Богд хаан бол өөрөө тийм хүн биш юу. Надад богд хааны тухай ярьж байгаа. Тэгээ богд хаан бол маш их Монголд элэгтэй, Монгол сэтгэлгээтэй, Монголын ард түмний болон улс төрийн тавцсан дээр бол маш их үүрэг гүйцэтгэж Монголын тэр ховсголчдыг одоо татаж тэднийг дэмжих асуудал дээр маш том үүрэг гүйцэтгсэн. Ийм түүхийн одоо том хүн байсан гэдэг үүднээс нь анх удаа гаргасан. Тэгээд Нямын багш би ч залуудаад байсан юм ерөнхийдөө бол бас хөдөлгөөн энэ дуу хоолой мал биш. Тэгээд Нямын багштай би нэг гэрт нь хөргөж өгөөд мөнхтөр жогш нөгөө чи над багшаас юм асуугаж яваад өнөөдөр нэг гэрт нь хөргөдөг. Тэгээ хоёул солин төвөөс гараад багштайгаа алхсан. Гэрт нь хөргөж өгсөн. Тэгэл гэрт нь очиад альбом элдвийн юм судлаа юм ярилцаад гараад явж байхад би яг нэг Нямын багштай явж исэн яг тэр хэмнэлээрээ багшийн ярьж исэн юм бодогдвол. Тэгэл тэр жүжигийн хэсгээс ингээл монолог гэдэг тэр хэсгээс ингээл уншаал явж исэн чинь гів гинтл яг л Нямын багш өөр над руу ороод ирсэн юм шиг л мэдрэмж төрсөн байхгүй. Дуу хоолойны алхаа гисгэний. Тэгээд тэр богд хаан гэдэг Нямын багшаар мэдэрч богд хааныг гаргах. Тэгээд маргааш нь жүжигийн сургууль дээр хийсэн, өөрийн бодсон яс юмуд хийсэн. Мөнхөө өгш бол маш их баярлсан, надад том баяр хүргэсэн. Энэ чинь байхгүй нэг олчиж. Тэгээ ямар ч байсан тэр жүжигэн дээр богд хаанд тоглосон. Тэгээд эрхчлөөний өгшөөг Дүүрэн театраас гараад манай бүх театрын яваад эрхчлөөний өгшөөн дээр очиж хоёул юу нөгөө зам дуургаад тэгээд богдын одоо дүрийг одоо би энэ хүүхдэд шилжүүлж өглөө. Энэ хүүхэд 9-р хүүхэд болж төрлөө гэдэг. Өөрөө хэлжсэн. Тэгээд тэр бол Монголын жүжигч дотор бол бас байдгүй дүрээ үлдээн дүрээ ингэж өвлүүлнэ гэдэг нь тэр үдэж байгаагүй одоо ч байхгүй байгаа. Ийм. Тэгээд тэрэнд бол би бол маш их баярлж байна. Би бас одоо олдохгүй хөв тавилан, олдохгүй хөв зохиол заяа юм шүү. Би бол одоо хажууд нь гэрч байсан болох тоо зэрэггүй. Тэр их гоё одоо явдлыг бас үзсэн одоо хүмүүс бас сонсхон зүйтэй болов гэж бодоод. Одоо миний тархинд бас өнөөдрийг хүртэл ингээд би одоо ингээд бодоод явдаг. Их гоё одоо тийм ёс төрийн болж исэн байхгүй. Одоо тийм сайхан өндөр настай алтан үеийн тэр том жижигчин ингэж өөрөө хөнжиж ингэж юм уу гэдэг бол өнөөдөр хүртэл найс гоё санагдаж явдаг байхгүй. Тэгээд тэр тухай яг өөрөөс нь үзэгч юмд яриа сонсъё л гэж бодсон. Ийм юм болсон юм би. Надад ер нь яагаад тэгэхэд дүгэн дөрөв өгдөг юм бэ? Дуграагаа тэр дөрөв өгч болоогүй гэсэн байх та надад. Тийм шүү дээ. Чи ямар дөрөв байлаа тэгээд. Чи найдан гээд нэг. Найдан гээд нэг юм. Дуграагийн тоглож байсан чи ямар гүнтэн бэлээ нэг бас нэг юм тоглож байсан шүү дээ. Гүнтэн гэнэ ороод үзсэн. Үгүй л ороо уухгүй. Аль үуч нэг 5 төгрөг өгөөд нэг юм гүй гэж хэлчихсэн болгоос.
За ингээ яриа бол сайхан үргэлжилж байна. За тэгээд хэрхэн найзтай энэ Грин Перл рестораны бас нэг хамттай сайхан зоогийг барина. Ямар ч хэлсэн сайхан энэ аура за энэ баланс гэж ус одоо бас манай хамтран ажиллагч ийм байгууллага гэдэг байна. Тэгээд одоо энэ Грин Перл рестораны хамттай сайхан зоогийг найзтай барина. За ингээд яриагаа зоогны дараа үргэлжлүүлье. Найстайгаа сайхан хоол идлээ. За үзэгч түмэн бол ерөнхийдөө бол багийнаас энэ Монгол Улсын гавьяа Батбаатар гэдэг үе нь хичнээн гэнэ тоглосон хүн бэ гэдэг нэг асуусан шүү. Ер нь хэдэн гэнэ тоглосон. Надаас бол асуудаг юм. Би бол яг бүрэн тоо гаргаж чаддгүй. Тэгтээ нэг вакцаа бол байдгийн. Миний өшөө нэг хичнээн гэнэ гэж одоо үзэгч түмэнд хэлмээр юм. За 15 онд 16 онд илүү гавьяа тавьдаг чинь. Тэгэхэд чинь нэг уран бүтээлийн жагсаалт гэж юу яаж тодорхойлоход өгч ирсэн. Тэгэхэд нэг ирээдүйн кино болчихлоо уран бүтээл. Тэгээд тэрнээс хойш одоо хэд болж байгаа юм мэдэхгүй байна. 100 бол хоол байлгүй. Ямар ч сан 150 цай байгаа хаа. Тэгэхээр нэг олон кинон тоглосон ч юм зүгээр олон кинон тоглосноос илүү. Тэр нь манай алтуу яваргууд ч гэдэг нэг ганц кино гаргал танигддаг ганц кино гаргал зүгээр хэвээр гал шиг юм хийдэг дуудагддаг байлаа. Нэг олон кино тоглолцсноос дүр бүтээсэн цөөхөн бохоо. Багийн тэр их ард түмэл үлдсэн шүү тэр шүүдэр дундур гэж киногийн дөлий хэм билээ. Тий. Одоо сүүлдээ та нарын нэг хипхоп дөлий хэм билээ. Тэр гоё дүр шүү. Тий. Одоо нэрийг барчжээ. Харин хэм билээ. Тэр их гоё дүр шүү. Тэр бол бас хүмүүсийн санаанд айгүй үлдээд дөлий тэгсэн мөртлийг юмд оролцох дуртай. Их илүүг сонсох дуртай. Нүдвэл цоо ширтээд баг нүдэрээ сонсоод байгаа. Хайшаа ингээмэр нэг тийм дүр байдаг шүү. За тэгээ багийн одоо мандах нарны одоо Чойлсон гэдэг одоо залуунаас тоглож байсан. Тэгээ хамгийн анхны уран бүтээл их замын тоос гэдэг чинь одоо ер нь тэрийг нялхаараа байна лээ тий. Тэгээ одоо харахад ч ихсэн сайхан байдаг юм даа. Тий. Ер нь одоо жишээлбэл би бол одоо жишээлбэл кинонд тоглож байсан болохоос кино найруулж байгаагүй. Ер нь бол хүмүүс бол одоо нэг кино хийдэг юм уу, найруулдаг юм уу гэсэн юм саналыг бол надад тавьдаг. Ер нь бол айдаг. За багийн хувьд бол бас ерөнхийдөө бол хэд хэдэн кино найруулсан байдгийг. Хичнээн кино найруулсан төлөв байна гэж. За би ч нэг орчлон фильм гэдээ байсан нэг хин ахын Биндрахын. Биндрахтай нэг хэсэг бас нэг киноны одоо туслах найруулагч зохиол бичгний тэр юм дээр бас хамтарч бас нэг хэсэг явсан. Тэгээд бас нэг кинонд бас нэг ганц хоёр дүр дээр ажиллаж ирсэнээс шалтгаалаад ч юм уу нэг кино уран бүтээл хийх гэсэн бодол төрөө өөрөө зохиолоо бичээд тэгээд анхных нь кино Цусан холбоо гэдэг. Тэгээд уран бүтээлчдээс бүгдээрээ нэг тэр нийгмийн тухай бацлаг битэрийн тоглосон юм. Тийм бацлаг хоёрын тоглодог. Итрүүдийн тухай. Тэгээд нийгмийн ингэчүүдэд ихчүүдэд санаа зовсон юм шалтгаалаад тэгээд одоо энэ янз бүрийн уран бүтээл рүү ордог доо тэгээд хамгийн ихнийх нь Цусан холбоо тэгээд хайрлагсандаа чи итгэхгүй л дээ. Хайрын марл гэдэг юм. 4 кинон дээр найруулагчаар ажилласан. 3 нь зохиолыг бичээд өөрөө. Тэгээд Цусан холбоо дээр нэг шмс тоглож ирсэн тийм бацлаг. 4 кино байна. Тийм байна. Одоо миний бас нэг дөрүүдээ сайн санаж байгаа кино өдр хатагтай юм бүү гэж кинод нэг шилийн саяр болдог шүү. Тэр бол бас нөгөө нэг жүжигч дундаа нөгөө мор гайхамшигтай гоё ундаг. Багийн хувьд бол морийг бол өмнөдөө бол гоё уннаа. Тэгээд хатагтай юм бүүгэнд шилийн саяр дээр тэр мортой явдал зураг морог. Ер нь тэр дүр бас надад бол их гоё санагдав. Тэнийг бас үзэгч түн мэдж байгаа. Одоо Баатар найруулагч хийсэн юм шүү. Тийм Баатар найруулагч. Чи одоо хэд он бэ? 93 оны кино баха. 93 байна уу? Тийм баха. Залуухан шүү. Залуухан. Тий. Тэр чинь энэ ярихад бас их түүхтэй. За яг хоо морь мал онж сургасан юу хөхтэй зэрэг 10 жил байхдаа нэг 2 дугаар ангиас эхлэл зуны амралтаараа хөдөө авчдаг. Тэгээд хоньны бэлчээр дэс нэг нам хүмүүс чинь олоод наан санаас нь мордоол тэгээд газар доолоос юм шүүрэх гэнэ тэргээд ингээл янз бүрээр ноцолдоо. Тэгээд бас нэг уртын дуу аялах маягтлах хэрэгтэй. Өдөөний тэр хүмүүс чинь шинэ нараа ч юм уу өдөө үүрээр уртын дуу аялаад ингээд надундаа мордж байгаа энэ ингээл чихэн сонсогддог. Үнэн гоё
тасархаа байлаа шүү дээ. Тий. Тэгээд одоо хөрц сэтгэлээс гардаг. Тэгээд уртын дуун сонирхолтой болоод энэ ингээд байдаг байсан. Тэгээд хадагтай амбу кинонд тоглохын өмнө яг тэр жил 8-р анх дугаар богдын тухайн нэг кино, Зануу зэргийн тухайн нэг кино хийгээд тэрэн дээр би богдож явах байж байгаад тэгээд болцсон. Би бас тохиролцоогүй нэг асуудал гараад тэгээд болчихсон. Тэгээд гарч ирээд дөрцөн богчтой загнуулаад яалаа илээгээд тэгсэн чинь агарын 3 сүлжээ хоёлаа явсан шүү дээ. За тэгсэн. Агарын 3 сүлжээ сөмхүүгээ би чамд одоо тийм их мөнгө төрөг өгч чадахгүй зүгээр надад явах хөөт. Би тэр мөнгнөөс болоод тэр юу болцсон шүү. Миний нэг актер карате хийдэг кино. Тий. Тэгээд Карате гэдэг. өнгөн дээрээ тохирог үннийг хэлгээд тэр юунаас болцсон. Тэгээ гараад ирсэн чинь сөмхүү найруулагч би чамд бол их чадахгүй гэсэн нэг ингээд яваад өгөх. Өвөө танд бол тэгэлгүй яах вэ? Яваа тэгээ. Өмнөөс гадна бас нэг хүмүүсийн харьцаанаас ялтгаалаа. Тэгээ Сүмөгийн кинонд оёд явсан ч Агарын 3 сүлжээ. Агарын 3 сүлжээж явчаал яг ирсэн чинь Баатар найруулагч машинтай урж ирээд гэрээс наашаа гараад иргээд нөмгөн бүр гэрэх хувцастай байж хат. Дуудаар машинтай зуулгаад шууд аваа явчихсан байхгүй. Өөцөө. Тийм тэгээд тэр юуны хадагтай амбуг шилийн сайрын тухай кинонд тоглож илаа. Бас их хөв тавилын юмдаа Баатар найруулагчтайгаа хамтарч нэг уран бүтээлд ажиллана гэдэг бол гайхалтай. Ер нь бол бид хоёрыг одоо армийн драмын театрт ороход одоо Баатар найруулагч яг үл гэдэж авч ялаа. Гэсэн. Тэ халуун залуу өстой галтайч байж Гөлгөнүүдээ гэж огтж байлаа шүү дээ. амар юм дээр очижсэн даа бид нар. Тэгэж анх тэр кино тоглож исэн юм аа. Изоп гэж жижигэн дээр чинь одоо Баатар найруулагч яг 14 хоногийн бэлтгэлтэй жижиг шүү дээ тий. Тэгээд театрын бас нэг уралдаанд орж илүү тий. Драмын театртай өдрөөс. Тэгээ анх тугаар наадамтай орж исэн шүү дээ. Тэгээ нөө Сэрүүн зүүдээр Монгол турхтны анх тугаар Сэрүүн зүүдээр шалгарч манай театр чинь шагнал авч исэн шүү дээ. Тий. Сэрүүн зүүдийн төм шүү дээ. Төм бага. Тэр бас мундаг дүрээ. Тэгээ түмэнд тоглоод одоо гүр узрахын зохиол. Тий. Тэгээд нээлттэй хийсэн чинь гүрэх надад баяр хүрхэхгүй гэж явчихдаг байхгүй. Хүний хажуугаар ингээд яг ингээд тулж ирээл хажуугаар явсах чинь айгүй лээ. Үзэж гол дүр тоглосон. Гол дүр тоглосон байдаг. Баяр хүрэх байдгүй. За би халтсан байна. Би энэ тоглож За энэ хүн намайг тоглохгүй. Тэгээд тэр анх тугаар наадамд орох гээд дуурийн театр тоглолт хийх гэжсэн. Тэгсэн чинь гүрэх үзэрсэн ээ. За би чамд баяр хүрэх гэж мэдчихэж байгаа тийм ээ. Би нэг ийм л юм битцсэн байгаа хүүг нь. Чи нэг юм гэдэг нэг тоглож чадвал тоглоод тараа гэдэг. Явчихгүй. Яг тоглолт юм. Тэгээ тоглосон. Дараад надад баяр хүргэсэн. Яг миний бодсныг хэлээ баярлалаа нөгөө. Гэт. Тэгээ тэр жүжигээс чинь анх тугаар наадам тэрхэн шагнал авчихсан жүжиг байгаа. Зурганд хүртэл байж байгаа шүү дээ. Тий. Одоо тэгээд ямар нэгэн кино минь хийх ямар нэгэн тийм бодол байна ба гэдэг. Ер нь бол ямар ч уран бүтээлч хүнд заавал нэг зохиол явж идэх гэж байгаа шүү дээ. Одоо шамт ч гэсэн байж л байгаа. Бас нэг хийчихсэн. Иймар нэг хийчихсэн. Нэг тийм зохиол бол үргэлж явж идэг. Тэг хийх юмсан гэсэн бодол бол байна. Тэрнийг гүйцэлдүүлж чадах үгүй бол мэдэхгүй шүү дээ. Хитрхи энэ том бодод мөнгө олдохгүй байна. Харин Одоо манайсийн үед бол тийм даацтай нэлээд тийм данхагаар юм гээд одоо өсдөн хөлөөхөл үгүй тэрнийг бодохтойгоо зэрэг мөнгө нь олдохгүй санаамар юм дөө. Би саяхан бүрвсэрэн гэдэг нэг зохиолчд хандаад 10 хэрийн тухай нэг зохиол бичүүлээд. Дүүр хангаа одоо нутгийнхаа тухай, нутгийнхаа урд морины тухай нэг юу хийгээд. 13 хэрийн тухай юу? Тий, 10 хэргээд. Хүний ганц гэсэн зохиол хийсэн. Тэрнүүгээрээ бас нэг юм хийчихсэн гэж бодоод яваад байгаа. Наач л өстой гоё юм те. Тий. Одоо ялангуяа гамингаа мэдхгүй байгаа Монгол залуучуудад бол жоохон Монгол ахын талын одоо манусэл хийж тавьж үзүүлнөхөөс бас өөр бас яг Монгол хаваа. Дэндвийн бүрд орж байгааг үг зохиогч гэж энэ төр ярьдаг. Агуу одоо тийм гайхамшигтай үгний цуглуулгатай хүн. Одоо энэ саяхан бүрвсэрэн бас тийм их Монгол ахуйтай, Монгол үгтэй. Одоо нэг зохиолыг би охинд чиний нэг унштай гэж яасан чинь ерөөсөй ойлгохгүй юм шиг. Тэгсэн чинь дандаа гадаад өгч шиг намтаад байна гэж.
орчин үеийн өсөд төрнж байгаа Монголын ирээдүйд болсон олон сайхан залуучууд хүүхдүүд минь одоо нэр Монголын яаж таниулах вэ гэдэг нэр. Гүйдэл одоо сургалт орохдол өдөө ах үдээр очиад мөр атуу оноод чөдөрлөг тоших за эсвэл одоо нэг сайхан үхэр ямаа хон ямаа сахаар үл идэ цагаа тавих эдгээр одоо тийм дадлагын хичээлээр урлагийн сургуулиуд өгнө бол баймар байна тий. Бид нар нэг тийм социализм үеийн тийм өгөгдмөл тийм хүмүүжлтэй хүмүүс юм шиг байна. Одоо ингээд нэвтрүүлэгт ингээд ороод энэ чинь сайхан entertainment нэвтрүүлэг болох гэж тэр чинь очиад би орж ирэхээр философи маягтай болгоод ингээд байгаа байхгүй. Тэгэхээр би ерөөсөө нэвтрүүлэгт орох нэг сонирхол байдаг. Саяхан тэр 25 дугаар сард нэвтрүүлэхэд орлоо. Тэр чинь айгүй гоё entertainment юм шиг би тийм философи талын болгоод хайчихсан. Нэг хүн л ингээд идэг. Нэг л хүн нэг тийм одоо шүүмжлээл ингэж болохгүй тэгэж болохгүй гэж гэлээдэг. Манайх тийм философи байхгүй гэсэн ингээд би болгочих. Тэгээ би тэр чинь бие залуугаас ингээд харуугаас мэддэг болохоор одоо хэдэн жил өргөж чинь тав 83 85 оноос хойш 40 жил болж байна. 40 жил болж байна. Бүх одоо сайн муу юмудаа бүгдийг мэддэг. Тэгээ сайхан гэр бүлийн найзууд одоо манай гэр бүлийн найз нар одоо манай алтан гэрэл байна, болцсөх байна. Тэгээд золбоо бид хэд ингээд байна. Гэр бүлийн найз нарын бас нэг хөөрхөн бас гой бас оногоонууд ихтэй. Тэгээ бүгдээр ингэ мэддэг болох зэрэг хоол асуух мэддэг байж асуух гэдэг юм аашийн та надад хөгжилтэй явдлаас ярьж өгөөч. Хөгжилтэй явдал гэснээс тэр нэг дөрөн гэр бүлийн нэг алтан гэрлийн нэг юм ярих юм. За Ягаа хэдүүлээ ингээд юунд очсон дугуй хаданд очсон ингээд сууж идэг. Тэгээ сайхан ууж идэг ингээд суужсан чинь хажуу талын галзуухан таас яс гэж явчихсан. тэгсэн. Юу болов аа гэдэг. Бүгд хараад Тэгсэн чинь ярьж байгаа. За энэ боодог буудчихлаа шүү. 40 битэнтэй бод. 40 битэнтэй боодог буудчихлаа. Үгүй. Нэг юм хахарчлаа. Ингээл хэд хэдүүлээ ингээл янз янз таамаг тавиад байсан чинь алтан гэрэл босоод явсан. Хаал гараараа нэ гэдэг. Тэгсэн чинь хойноос нь чимгээ ороод стоп гэдгсэн. Тэгсэн чинь юу болов гэж хайцсан чинь боодог удаа шалгаар дөөрөө ингээд тос болцсон. Тэрэн дээр манай халууцсан. гიშгэнгүүтээ өнгөрөөд ингээд ойчж явахт нь авгаа тэгээд байгаа. Стоп. Тэг зогсон л дээ дагаа. Чи яа одоо тийшээ явж одоо ингэж яад юм бэ гэсэн. Үгүй нэгдсэн нэг бодлоготой болчих гэж бодно. Нэг бөөн тос гарч ирээгүй гэдэг чинь тостой шалан дээр очиод боодогны тос гэдэг чинь тийм ялаа болж байна. Ялаа болсон байсан. Тэр галзуух бол нэлдээ тос болсон байсан. Хам тэр шаал цонх монхстой амар болсон байсан. Тэр өстэй актер онс ямаа би гинт бодсон тэр нисч явахт нь онхоос өмнө стоп гэдгийг одоо тэр бас хүний харц бас хордон байна тий тэр одоо хүн ойчиг болно стоп гэдэг чинь. Тэгээд янз янз зөвшөлттэй юмнууд их болно шүү дээ. Түрүүний тэр Орос хэлний тухай ингээд ярих нэг жил тагдаа гэд бичсэнийг хин манай ананд эсхийл тагдаа гэж уншаад нэг том цагаан баатан цаасан дээр нэг Орос хэлний тексттэй бичсэн. Тэгээ нэг жил гэдэг үгний чирээс нэрэ урттацсан юм шиг. Тэгээ харуулж ирсэн чинь эсхийл тагдаа гэсэн. Багш юу эсхийл байм нэг хөө. Ягаа нөгөө грек хийсэн. Тиймэрхүү ангаанууд үү. Тэр ватум цаасан дээр бичсэн тэр Орос хэлний одоо текстүүдийг бол тэгээ сүүлдээ өөрөн илэрсэн шүү дээ. Тэгээ илрээд баригдаад дахиад нөгөө сайн гэж хэлэгдсэн англи чинь дахиад нэг курс бүтэн одоо муу авсан шүү дээ. Тэгээ муу аваад хөдөө очиод нэг муу аваагүй шиг дээд сургуулийн муу шатсан юудаг очдөг л байсан шүү дээ тэр чинь тий. Гэтэ мондог манай энж өгснээрээ маш гайхалтай. Бид нар заасан багш нь одоо анх эхлээд дорсон бүгч, цугар багш, маам хүү багш, тэгээ нямгава найруулагч. Тэгээд Баатар найруулагчийн гар дээр ингээд очлаа. Бүх одоо Цэвэ Арвдан багш. Бүх одоо хүмүүсийн гараар дамжиж явсан да. Одоо багш нар ихэнх нь одоо мөнх хөхт ингээд байна да. Одоо тэгээ ярь дуусахаар бас шавнараа хардаг бахаа гэж одоо бодож байна. Манай анги чинь маш их гайхамшигтай анги гэдэг гэсэн маш жигдхэн, маш авьяаслаг тийм анги байдаг маа гэл. Багш нар нь өөрсдөө та нар наадах чинь харагдаад байна шүү дээ. Ингэж шипигээ дамжуулаач гээл. Бусад ангиуд бүгдээрээ ингээл
шалгалт өгөхөөр ном уншаад байхад л манай ангийнхан чинь зүгээр шипивч герман шиг бивчсэн. Тэр одоо герман одоо миний нэг орос хэлэн дээр 83 онд унчаад 85 онд дахиж орохдоо л одоо 2 жил бэлдсэн юм гэдэг герман шиг хамгийн гол анги руу орох нэг утсаар орно тий. Тэрнийгээ тэгээд манай ангид нэвтрээд тэгээд ангиан цоолоод ангийнхаа юуруулсан. Тэгээд ангидаа самбар дээр ангийн гурван жанж гарцсан. За энэ бол эхний хүн энэ орно. Орсон ямар ч билет авсан тэд гэж хэлнэ. Тэр дөр билетнүүдийг энүүгээр ингэж дамжуулна. Дараагийнх нь ингээд бүх юу хэн ороод хэдийн дүн ямар дүн авах нь бол ойлгомжтой шалгалт болохоос өмнө болчдөг гэсэн чинь бид нар чинь янзын тактиктэй байсан юм аа. Янзын тактиктэй байсан. Тэгээд бүгдээрээ гараад ирсэн юм да. Тэгэл тэр мó ялангуяа Цэгийн Цэ алтан гэрэл тим нь одоо ганц найруулга шүү дээ. Одоо бид одоо ер нь манай ангид чинь одоо ингээл багшин дэдийн кино драма ангид тэргүүлэх 3 гурвуулж юм байлаа. Цэ алтан гэрэл гэж юм байлаа. Ухааны Батбаатар гэж юм байлаа. Манай алтан гэрэл тэгээд алтан гэрэл бас сайн Ананд гэж одоо 3 хүний тушаалдаар л одоо багшин дэдийн кино ангидаа 3 ахмад нь байсан юм уу? Ахмад нь байсан юм уу да. Тэгээд кино мөн тоглолцсон юм да. Тэгээд дурсамжтай их юм би одоо оюутны одоо театр гэдэг чинь манай анх анги одоо анх удаа байгуулж ирсэн тий. Пантомимын урлаг гэдэг. Пантомимын урлаг гэдгийг Монголд анх удаа оруулж ирж ирсэн. Тэгээд одоо аймаг сумуудаар одоо бид нар чи одоо тоглолт хийж Монгол явдаг гэж. Баргээд явдаг байлаа. Баргээд. Урьдчилсан төгсөлтийнхээ дипломын жижиг төгсөлтийнхээ найр наадмын мөнгийг бол тэгээд баргээд яваад олцсон юм да. Хинээс ч аав ээжээс згуулгүй тэгээд сайхан хүлээ авалтыг хийцлээсэн юм да тий. Тий. За ингээд багийнхаа бас өнөөдөр өчтөртэй урилгын нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн. Баярлалаа. Манай нэвтрүүлгийн багийнхан одоо би их баяртай байна. Ямар учраа ихтэйгэн зэрэг одоо багийн минь найзыг ингэж бас урьж авчирч битэрийг тааралдуулсан, уулзуулсан юм бол одоо бас өчтөртэй урилгын нэвтрүүлгийн багийн одоо хамт олон дүүнертэй болох нь баярлалаа гэж үзээ. Найзтайгаа ингээ яриа суугаад байвал суухаар л байна одоо тэгээд нэвтрүүлгийн цаг нэг юм болчиход байгаа. Учраас өнөөдрийн нэвтрүүлгийг ийгүү өндөрлөе гэж бодож байна. За багийн одоо үзэн суугаа эрхэм үзэгчтэй нэг сайхан тойл хайлах уу, уртын дуугаан дуулах. За нэвтрүүлэгт урьж оролцуулсан найзтай болон танай телевизийн хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд цаашдаа энэ нэвтрүүлэгт орох уран бүтээлчд болон хамтран ажиллаж байгаа энэ байгууллагуудад ажлын амжилтыг хүсье өрөөё. Найзгаа орсонд баярлалаа. Баярлалаа. Манай өнөөдрийн өчтөртэй урилгын нэвтрүүлэг ийгөө өндөрлж байна. За энэ сайхан урилгыг хүлээж авч хүндэтгэн ирсэн Монгол Улсын гавь жижигчин одоо Ухааны Батбаатар найзтай бол үнэхээр их баярлалаа. Тэгээд өнөөдөр нэвтрүүлэг ийхүү өндөрлж байна. За өндөрлөхийн хажуугаар бас эрхэм найзтай нэвтрүүлгийнхээ зүгээс Зисэрхэн компани шив шинхэн бүтээгдсэн энэхүү сайхан виног бэлгэлье. Энэ бол Монгол брэнд. Үндэснийхээ одоо үйлдвэрлэлийг дэмжиж байгаа ийм компани байгаа. Тэгээд миний найз эрхэм чимгээд байч өгөөрэй. За баярлалаа. Хандаа байч өгөөрэй. За чигтхэн гоё. Вино баярлалаа. Маш гоё вино. Ерөнхийдөө манай үзэгчдийн медиад амсаад үзээрэй. Зисэрхний хатагтай гэж виног ууж үзээрэй. Их гоё вино байна лээ. Би сая шинжлэлээр авч ууж үзсэн. Маш гоё байна лээ. За баярлалаа үзэгчтэй. Өнөөдрийн дугаар ийхүү өндөрлж байна. Баяртай.